Хай намайг Лөн гэдэг. Би өнөөдөр хамгийн анхны бичлэгээ хийж байгаа. За хамгийн анхны бичлэг маань ямар бичлэг хийх вэ гэхлээр би тэнгисийн ирэх дээрх оролцогчдоос хамгийн их таалагдж байгаа Биллийн мейкапыг турш үзэхээр шийдсэн байгаа. За Билли маань аюу тийм хөнгөн нөө мейкап хийх юм билээ. Тэгэхээр хэдүүлээ. Шууд эхлэе. За мэдээж би арьсаа бэлдсэн байгаа. Намны тус төрсөн. Тэгэхээр шууд кремээ тавиад эхлэе гэж бодож байна. За эхний ээлжинд кремээ тараад өгч. Шөнгөн крем төрөд юм бэл. Тэгэхээр окей. За би миний хэрэглэж байгаа спонж зөв кушны спонж байгаа. Кушны спонж ерөнхийдөө аюу тийм чихтэй. Спонж хуурай байж болохгүй. Ерөнхийдөө баг зэргийн чихтэй гэхдээ усгүй байх хэрэгтэй гэж би боддог. Маш хөнгөн мейкап хийдэг учраас хөнгөн явчих гэж бодож байна. Арьс гой цэвэрхэн харагдвал тэгэл ерөнхийдөө аюу тийм хөнгөн. Би бас ерөнхийдөө нэг нүрээ боддгоо. Аюу тийм хөнгөн мейкап дуртай. Одоо ер нь тренд болж байгаа мейкап ерөнхийдөө аюу тийм будаагүй юм шиг тийм мейкап аюу гоё тренд болж байгаа гэж бодож байгаа би. Ерөнхийдөө манай эмэгтэйчүүд, бүсгүүчүүд, охтууд маань хөмсгөө засуулаад хөмсгний юм хийлгээд хийлгчүүл ерөнхийдөө аюу гоё ингээд юу гэж боддог шүү дээ. Ингээд царай аюу гоё жиг харагддаг гэж боддог шүү дээ. Гоё цэцтэй. За ерөнхийдөө аюу нэмхэн суур тавьж харагдсан учраас би зүгээр л кремээ ингээд тавьчихлаа. Тэр ерөнхийдөө баг ер нь бол ингээд хуурай шингэн крем төрсний дараа арьсаа төгччихвэл айгу зүгээр хуурай ер нь бол арьс бохирдлоос хамгаална гэсэн үг. Арьс бохирдохоос хамгаална гэсэн үг. Гадны нөгөө нэг шороотоос бохирдол нүүрэн дээр ингээд наалдаа шүү дээ. Ерөнхийдөө ингээд чихтэй байхад амар тийм ингээд одоо хавар болж байгаа учраас бүр илүү их наалж байгаа гэж бодож байгаа. Хаварчин мөлий шуурхтай. Ааш налтахгүй л шүү дээ тий. За ингээд суур маань болцсон. Би нэг гэрэл ашиглаж тийм үү гэж би бодож байна. Би энэ консилерыг ашигладаг. Тэгээ энэ консилероор гэрэл нэмээд өгвөл зүгээр юм байна гэж бодож байна. Гэрэл нэмэх газар. Окей. Өдөр тутмын хөнгөн бодолт учраас би нэг цөөхөн ингээд тавьчихлаа. Би ихтэй яг анх удаа ингэж бичлэг хийж өөртөө ярьж байгаа учраас бас сонирн мэт юм байна.
ингээд консилероо ингээд яг ингээд гоё гэрэл тавих хэсгүүдээр ингээд гэрэл олгоо ашиглаж байгаа байхгүй консилероо жоохон цагаан дуг консилероор гэрэл олгоо ашиглаад ерөнхийдөө бэлэн маань хөмсгөний хэм хийчих юм лээ. Бараг буцдгүй юм шиг харагдсан. Айгу гоё хөмсгтэй юм лээ. Нөгөө Берлинд ч нөгөө нэг юугаар ажилладаг гэсэн шүү дээ, стилисттэй. Над үнэхээр гоё стил нь бүр үнэхээр гоё таалагдсан. Үнэхээр гоё стилтэй эмэгтэй лээ. За суур окей. Суурэ тавьчих юм чи одоо. Би нөгөө нэг паудраар төгччихье. Би нөгөө өөрөө бас юм мейкап хийж байгаа биш гэнэ амар дуртай. Тэгээд мейкап хийж байхдаа бас ингээд ярьж үйл гой санагддаг. Гэтэ биний анхны бичлэг учраас би юу ярих ойлгохгүй. Гэтэ дараа гоё сайжирна. Ерөнхийдөө ингээд кремэд түрхээд ингээд нойтон ингээд бүтцтэй юмнуудад түрхснийхаа дараа ингээд арьсаа төгчвөл ер нь бол өдрөө барьчдаг шүү. Ерөнхийдөө нөгөө нэг ингээд хүмүүс чинь нүрээ буцчаад өглөө нүрээ буцчаад өдөр нь баг ярилцсан шахуу байгаад дээ штэ. Тэхгүй тулд ингээд гоё паудраараа төгчээд өгвөл аюу сайн. Тэгээ бас маш цэвэрхэн жиг тарагддаг. Биний YouTube дээр хичээл яах вэ? Хэрэг хөөцөх бол гэдэг байна. Болоод л. Хүмүүс үзээ юу ч хэлэх бол гэж хүмүүс яг боддог юм л. YouTube руу ч нөгөө нэг бичлэг хийж эхлэхдээ ингэх болоо тэгэх болоо гэд яриад байдсан шүү дээ. Би энэ бичлэгийг ингээ YouTube дээр тавья гэж бодсон чи яг тийм бодлууд яг орж ирд юм байна. Тэгээд гэтээ зүгээр намайг үзэж байгаа хүмүүстээ баярлалаа. Дараа гоё бичлэг хийж сурна. Тийм дууч чадчих байна намайг. За ингээ паудраа ингээ тавиад өгнө. Гэтээ ерөнхийдөө ингээ амар ингээд арчаад авахгүй суурэ эвдлэхгүй тулд зүгээр хөнгөн дээр ингээд товшоод өгөөрэй. Ерөнхийдөө манай 10 жилийн охтод маань нөгөө нэг нүрээ буудах жоохон мэдлэг жоохон хомос байдаг гэж би бодоод байдаг шүү дээ. Уул нь яг YouTube дээр нэг мейкап зааж байгаа хүмүүс байдаг л да. Гэтэ яг нөгөө хажууд нь заахгүй учраас нэг гэтээ яг ойлгож байгаа хүмүүс байгаа л. Тэгээ ерөнхийдөө ийм амар хөнгөн мейкап ингэж хийж байгаа бичлэг хийжсэн баг байхгүй хаа гэж би бодож байна. За тэгээд хөмсгөө бол ерөнхийдөө юу хийсэн байдаг болохоор хийм хийсэн байдаг болохоор ингэ босгоод өг. Би бас хиймтэй байгаа. Хийм хийсэн болохоор ингэ босгоод өгье. За ерөнхийдөө плаш ашигладаг юм билээ. Надад одоо байгаа плаш нь энэ хоёр байгаа. Энэ байгаа. За энийг ашиглаждаг юм уу? Ерөнхийдөө пинки онг ашиглаж ирсэн харагдсан. За. Уршаа ивчиж
чигээрээ харж байгаад хазар ягарна. Гэт. Ерөнхийдөө одоо сүүлийн үед нэр хазар өнгөлөгчгүйгээр манай эмэгтэйчүүд маань амьдрахгүй байгаа гэж би бодоод байгаа. Ерөнхийдөө хазар өнгөлөгч амар тренд болж байгаа. Гэтэ би бараг ингээд ах чи хүмүүс нүрээ будахтаа ингээд сүүдэр мүдэр тавьдаг гэсэн шүү дээ. Сүүдэр тавиал тэгэл хацар өнгөлөөл тэгж тавихад надад жоохон арай л хэм бүрхээд идэм болоо гэж бодоод бидгийн наа чи нөгөө нэг баг нүрээ буддаггүй энгийн тийм натурал мейкап дуртай хүмүүс ерөнхийдөө хацар өнгөлөгч байхад хангалттай. Бараг л мейкап. Good. За тэгээд хамрынхаа энэ хэсгээр тавьчих юм лээ. Хамрынхаа энэ хэсгээ аюу гой тодлоод гинний гол хэсгээрээ тавиад гол хэсгээрээ тавьж өгсөн байсан. Тэгээд энэ хэсгээр ингэж тавиад За тэгээд хацар өнгөлөгчөө тавьчлаа. За хацар өнгөлөгч өөрөөр нүдний тэн болгоод ашиглаж байна. Нүдэндээ жоохон өнгө оруулаад яг урд хэсгээр ингэж би тавьчих. Cute. Ерөнхийдөө надад билийн мейкап үнэхээр таалагдчих байгаа. За тэгээд юу манайч чуу? Бор хандагаар хамарныхаа яг энэ хэсгүүд дээр ингээд гоё өнгө оруулаад өгч тийм лээ. За ханаар ингээд тавьсан. Тэгээд ингээд гоё. Вау. Вау, cute art band. За, хамрын маркет болсон. Тэгээд ерөнхийдөө самсаа бодаа. Уусаа хүрээлээ. Ерөнхийдөө уусаа мочтой юм болж байна. Юм байна. Тэгэхээр ерөнхийдөө самсаа бодчих. Самсаа бодоо. Ерөнхийдөө самсаа хийх юм агсан хийх гэж санагдаж байгаа. Ерөнхийдөө одоо баг самсаа хийх юм өөрөө хараа натурал самсаа өнцгөрөө байж аягүй гоё санагдаад байна. Гоё самсаа бодоо би. За, тэгээд самсаа бодчих. Wow, I'm not supposed to go ahead and start. 이것도 나 아무것도 없구만. 이거 아니 그냥 버티고 이거 버티고 뒤로 오다 버티고. 이게 진짜 이거 거의 먼저 버티고 이거 아무것도 없고 이거 내가 다 우리 했을 때 애들. 와, 자 이게 성사. 어쩌나? 어쩌. Ерөөдөө би нөгөө бичлэг хийж байгаа учраас жоохон уудчлаа. Гэтэ яг үүндээ яг өөрийнхөө гарт оруулах юм бол яг үүндээ яг 5 минутын л бодолтой байгаа.
уруулаа хүрээлчээ. Яг нөгөө уруулны яг энэ гурвалж ийсэн үед шүү дээ ингээд гараад ирсэн мэт. Тэрийг ингээд гоё бүрэнхий болгоод тэгээд ингээд гоё уруулаа хүрээлээд тэгээ ерөнхийдөө уруулаа өнгөлчгöd бас үнэн гоё цэвэрхэн харагддаг шүү. Wow. Тэмээд дээдлийнх нь ингээ хүрээлцэн байгаа оруулаа. За тэгээд энийг ингээ тараа. За би нөгөө нэг уруул өнгөлч рүү нөгөө нь харах. Окей. За ерөөдөө ингээл болоо. Контур хаяа тавьдаг юм шиг санагдсан. Тэгээд контур бол зүгээр яг энэ үзүр хэсгийн жоохон өндөрөлөд үт юм лээ. Би гэхдээ ингээ контур тавихгүй яг нөгөө байнга буддаг будалтыг хийж үзлээ. Гээ та бүхэндээ ойртуулад үзүүлье. Тэгээд бүгд маш их яс аниг мөрчнэ. Хүнсгүй нэг мөрөйгөө. Хин хэсэг үнэхээр шаш гэдэг. Баам хөрөлт авах консерв аваа. Аваа аваад. Яг нэг нэг шүү. Тэгээд консерв аваад. Хөрөлт авах консерв нэг батик зинтгэлэг үгүй бодож зинтгэлэг харагдаад. Яг ингэ. Wait. Something to say. Apa yang kata? Ini cerita di botaku. Apa yang cerita aku? Gitu. Oke, kita terus kasih apa? Nah, oke, apa yang cerita? За ингээд бэлэн болчихлоо. Гарахад бэлэн та бүхэн бэлэн үү? Нэг амар яарч марсан үедээ ерөөдөө ингэ бодчиход айгуу гоё цэвэрхэн харагддаг юм байна. За тэгэхээр дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.